Нүүр царайгаа нууж зөвхөн дуугаараа интернетийг шуугилж байсан нэгэн залуу өнөөдөр дэлхийн хамгийн том тайзан дээр тэрбум гаруй хүний өмнө дуулна гэж хэн санах вүлээ. Түүнд орон гэр нэр хүнд тэрч байтугай маргаашийн хоолны мөнгөч байгаагүй зөндөө бий. Тэгвэл элэг нэгт Этиол цагаачдын хүү дэлхийн pop хөгжмийн хаан болсон бэ. Өнөөдөр бүгдээрээ The Weeknd буюу Able to Spy-ийн бодит амьдралын түүхээр аялцгаая. Үзэгч та бүхэн видеоны тайлбар хэсэгт байгаа линкээр ороод Newsak сувгийн аль бие усны Telegram чаналд нэгдээрэй. Энд ч хэдүүлээ арай л нэг ойр дотны баядаа те. За ингээд бичлэгэнд орцгоё. Able 1990 онд Канадын Торонто хотод Этиопоос цагаачилж ирсэн гэр бүлд төржээ. Түүнийг дөнгөж хүүхэд байхад нь аав нь гэр бүлийн орхин явснаар тэрээр ээж эмээ хоёроо гар дээр өссөн юм а. Ээж нь аавыг нь явснаас хойш амьдралаа авч явахын тулд өдөр шөнөгүй олон ажил зэрэг хийдэг байсан болохоор Able бараг л эмээгийнхээ гар дээр өссөн. Түүний эмээ амьдралынхаа турш Able-ийг харж халамжилж хүмүүжүүлсэн. Тэрээр Able-д өөрсдийн төрлөх хэл болох ахмаар хэлийг зааж өгсөн бөгөөд Able одоо ч энэ хэлээр чөлөөтэй ярьж чаддаг. Эмийн түүнийг Этиопийн үнэн алдартнуудын сүмд байнга дагуулж явдаг байв. Тэнд сонсдог байсан сүмийн найрал дуу, Этиопийн уламжлалт хөгжмийн гунигэлсэн хэмнэл нь хожим Weeknd-ийн тэрхүү өвөрмөц уянгалсан дуулах юм аяг үүсгэд маш том суурь болсон гэдэг. Able маш бага байхаасаа Michael Jackson, Amy Winehouse зэрэг дуучдыг шүтэж pop R&B хөгжимд ухаангүй дуртай болжээ. Түүнд хинч дуулахыг зааж өгөөгүй. Тэр зүгээр л өрөөндөө дуучдыг дагаж дуулсаар байгаад хоолоогоо хөгжүүлчихсэн. Able өөртөөгөө адилхан Этиоп цагаач хүүхдүүд дунд өссөн ч тэрээр өөрийгөө үргэлж ганцаардмал хаачих газраа олохгүй байгаа мэтэр мэдэрдэг байжээ. Сургуульд сурхан түүнд там шиг санагддаг байсан тул хичээлээ байнга тасалдаг, Торонтогийн гудамжаар дэмий тэнүүчилдэг хэцүү хүүхдүүдийн нэг болж хувирсан гэдэг. Сургуульдаа дургүй амьдралын зорилгоо олоогүй явсан тэрээр 17 наснда нэгэн амралтын өдрөөр буюу Weeknd-ээр сургуулаа хайж гэрээсээ бүрмөсөн явжээ. Able найзуудтайгаа нэгэн жижиг өрөөнд амьдарч амьд үлдэхийн тулд дэлгүүрээс хоол хулгайлж хар тамхинд толгоогоо мэдүүлж явсан хар бараан үе түүнд бий. 17 настай гэрээсээ зүхтсан Able-д маргаашийн хоол, дулаацах байрнаас өөр бодогдох зүйл юу ч байсангүй. Гэвч тэр харанхуй хүйтэн өрөөнд амьдралд туйлдсан залуугийн цээжинд дэлхийг дөргөх агуу авьяас нуугдж байсан юм. Хинч түүнд дуулахыг заагаагүй. Тэр зүгээр л ганцаардмал гунигаа мартахын тулд харанхуй өрөөндөө хоолойныхоо чадлаар ойрлон дуулдаг байв. MLB-д Newsak 111 нэрээр 200 урамшуулаарай. Able өөрийнхөө амьдралыг өөрчилсөн тэрхүү амралтын өдрүүдийг бэлэгдэж өөртөө The Weeknd гэх нэрийг өгсөн юм а. Гэвч түүнд студид орох мөнгө өөрийгөө сурталчлах продюсер байсангүй. 2010 оны 12 дугаар сар Торонто хотод цас бударсан нэгэн хүйтэн үдэш. Able өөрийнхөө царайг, нэрээ, түүхээ, бүх зүйлээ нуухаар шийджээ. Тэрээр YouTube-д ямар ч зураггүй, ердөө нэгэн үл мэдэгдэх логотой хаяг нээж харанхуй өрөөндөө битсэн 3 дууга цацсан юм. Тэр дуунууд нь түүний амьдралын хамгийн хар бараан дурсамж гуйныг ганцаардлын нулимсэн байлаа. Тэгтэл нэгэн гайхамшиг тохиов интернет ертөнцөд тэр жигтэй шуугиж эхэллээ. Хүмүүс энэ хэн бэ? Энэ тэнгэрийн элчиг гайхалтай хоолойны цаана хэн нуугдж байна вэ гэх мэтээр галзуурцгааж байв. Түүний дууг Канадын супер одоо Drake олж сонсоод өөрийн захим хуудсандаа хуваалцснаар энэ нууцлаг үзэгдэл дэлхийн хэмжээний шуурга болон хувирлаа. Хүмүүс түүнийг хэн бэ гэдгийг мэдхийг
төлөвлөсөн хайж байх үед Abel өөрийнхөө анхны House of Balloons хэмээх mixtape-ийг интернетэд үнэгүй тавьчихсан хувцсны дэлгүүрийн худалдагч хийгээд зогсож байсан гэдэг. Хүмүүс түүний дууг дэлгүүрт сонсоод зогсож байхад хажууд нь тэр дууг дуулсан эзэн нь хувцас ивхэд зогсож байсан гэдэг нь үнэхээр л хажиргалтай содон түүх гэмээр. Abel анхнаасаа л царайгаа нуусан нь ердөөсөө ч маркетинг байгаагүй юм. Тэр ердөө л өөртөө итгэлгүй, өөрийнхөө гадаад төрхөөс ичдэг. Хүмүүс намайг биш зөвхөн миний хөгжмийг л сонсоосэй гэж хүссэн ядарсан хүүгийн чин сэтгэлийнх нь л сонголт байсан. Энэ бол зүгээр нэг амжилт биш. Хувь тавилангаа өөрийнхөө авьяасаар цоочлон нээсэн pop хөгжмийн түүхэнд хамгийн агуу хамгийн нууцлаг эргэлтийн цэг нь байсан юм а. Сүүдрээс гарч гэрэл дуусах түүний цаг уугад эхэлсэн юм. Хөгжмийн ертөнцид The Weeknd гэхнэр зүгээр нэг үзэгдэл биш, харин шин соёл, шин эрен үе болж тэсгэлт хийсэн юм. Abel өөрийнхөө царайг дэлхий дахин тэл болгож pop хөгжмийн хаан Michael Jackson-ыг санагдуулам тэрхүү тэнгэрлэг хоолоогоор дэлхийг байлдан дагуулж эхэллээ. 2015 он түүний амьдралыг оронгоор нь өөрчилсөн Beat Behind the Madness цомог гарлаа. Энэ цомгийн Can't Feel My Face The Hills зэрэг дуунууд нь дэлхийн хөгжмийн хамгийн гол чарт болох Billboard-ийн Hot 100-г зэрэг эзэгнэв. Хүмүүс түүнийг тэрхүү содон ананас шиг босоо үс засалт хизээч сонсож байгаагүй өвөрмөц химнэлийг хараад уулга алдаж байлаа. Тэр жилдээ Abel анхны Grammy шагналаа гартаа хатгаж өчигдөрхөн гудамжинд явсан хүү дэлхийн хамгийн том моддын нэг болсноо тунхаглан зарлсан юм. MLB-д Newsack нэрээр 200 хурамшууллаа. Гэхдээ энэ бүхэн Abel-ийн дүнгэж эхлэл нь байлаа. Өөрийгөө хизээч нэг хэвэнд баригддаггүй уран бүтээлч гэдгээ батлахын тулд тэрээр pop соёлыг бүхэлдэн жижигэрсэн алхам хийсэн юм. Өөрийнх нь нэрийн хуудас болсон урт үсээ бүр мөсөн хусч Францын домогт Daft Punk хамтлагтай хамтран Starboy хэмээх цоо шин дүр төрх шин цомгоо зарласан юм. Starboy цомог нь түүнийг зүгээр л нэг R&B дуучин биш, pop хөгжмийн бүхий л хэл хязгаарыг эвдэгч супер од гэдгийг нь баталж өгсөн. Машины уралдаан шиг хурдтай амжилт, Лас Вегасын гэлба, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн хайр дурлал, тэрбум хандлтаа. Тэрээр өөрийнхөө үгүйсгэж боломгүй тэрхүү төрөлхийн чамин авьяасаараа орчин үеийн хөгжмийн чих хандлагыг ганцаархнаа тодорхойлж дэлхийн ертөнцийг өөрийнхөө аялгаугаар бүрэн дагуулж чадсан юм. 2020 онд дэлхий дахин цар тахлын улмаас тэр чигтээ зогсож хүмүүс гэр гэртээ төгжигдээд байх үед The Weeknd хөгжмийн ертөнцид хизээч мартагдахгүй нэгэн цоошин нэрүн үеийг авчирсан юм а. Тэр бол After Hours цомог байлаа. Улаан хослол бэртэж хөхөрсөн нүүр битүү болттой түүний дүр төрх pop соёлыг тэр чигт нь байлдан дагуулав. Энэ цомгийн Blinding Lights дуу нь Spotify-ийн түүхэнд бүх цаг үеийн хамгийн их сонсогдсон дуу болж Billboard чартын шилдэг 10-т хамгийн удаан хугацаанд зогссон түүхэн рекордыг эвдсэн юм. Хэдийгээр Grammy шагнал гардуулах наадам түүний энэ агуу амжилтыг сохор мэт үл тоомцорлсон ч Abel хариугаа Америкийн нэгдсэн улсын хамгийн том спортын тайз болох Super Bowl-ийн halftime шоуг ганцаараа эзэгнэж барьсан билээ. Тэрээр энэ шоунд өөрийнхөө халааснаас $7 сая гаргаж жинхэнэ урлаг гэж юу байдгийг дэлхий дахинд тунхаглан харуулсан юм. Торонтогийн хүүтэн гудамжинд маргаашийн хоолны мөнгөгүй явсан хүү өнөөдөр хэдэн зуун сая долларын хөрөнгөтэй болж дэлхийн хамгийн баян уран бүтээлчдийн нэг болжээ. Тэрээр Лос Анжелест хэдэн 10 сая долларын хаустай бөгөөд түүний зөвхөн нэг жилийн аялан тоглолтын орлого гэхэд дунджаар $100 сая $100 хүрдэг. Abel энэ их мөнгөө юунд зарцуулдаг вэ гэж юу мэдээж нэгдүгээрт үл хөдлөх хөрөнгөө. Дараа нь түүний хамгийн том хамгийн сонирхолтой хоббиний нэг бол морин уралдааны спорт бооцсон юм. Weeknd бол морин уралдааны улаан фэн бөгөөд өөрийн гэсэн хэд хэдэн уралдааны цэвэр үйлдвэрийн мордтой. Тэрээр томоохон уралдаануудад өөрийн мордоо сойж уралдааныг нь бооцоо тавин сэтгэл догдлон үзэх дуртай. Мөн түүнээс гадна сагсан бөмбөг, хөл бөмбөг гэх мэтчлэн өөрийн хоббинд цаг мөнгийг харамгүй зарцуулдаг. Өнөөдөр би түүний хувийн амьдрал, хуучин харилцаа эсвэл элдв сонин хачин хов живийг нь ярихыг хүссэнгүй. Учир нь The Weeknd гэдэг хүн өөрөө зөвхөн уран бүтээл, зөвхөн хөгжмийнхөө түүхээр л хүндлэгдэх эрхтэй нэгэн. Орох хоромгүй гудамжны хүүгээс дэлхийн pop хөгжмийн титмиг булаан авсан энэ залуугийн түүх бол авьяас чадвар, тууштай байдал, цэвэр хөдөлмөр байхад хүн хаанаас ч хаа хүрч болдгийн бодит
илрэл нэлээ. Тэр хөгжмийн ертөнцийн амьд домог болж чадсан. Танд Викиндийн аль эрен үе, аль дуу нь хамгийн их таалагддаг вэ? Сэтгэл хэсэгт комент бичиж үлдээгээрэй. Мөн дараагийн дугаарт хэнийг үзмээр байгаагаа бичиж үлдээхэж мартаоцай. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Subscribe дарахаа бүү мартаарай. Сакаут төр маш та үзэгчтэй.